Төслийн тайлангийн хуралд Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч төслийн ажилтнууд Ховд аймгийн удирдлагууд болон 17 сумын сургуулийн захирал дотор байрны эрхлэгч багш нарын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүн оролцож төслийн үр дүн, үйл явц, сургамжийн талаар хэлэлцэн цаашид дотор байранд чиглэгдсэн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарах асуудлын талаар ярилцсан юм. Энэ үеэр хүүхдийн эрх хөгжил төслийн хүрээнд сургуулийн дотор байрны багш ажилтнуудыг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд нь үр дүнтэй шинэ арга аргачлалуудыг бий болгож эдгээр нь төрийн бодлогодод тусгагдан цаашид төслийн оролцоогүйгээр Ховд аймагт төдийгүй улс орон даяар үргэлжлэн хэрэгжих боломжтой болсон гэдгийг зохион байгуулагчид онцлон хэллээ. Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлсэн хүүхдийн эрх хөгжил 2 төслийн үйл ажиллагаа Ховд аймагт 2 үе шаттайгаар хэрэгжээд өнөөдөр дуусчихна. Нийтдээ 2 үе шаттайгаар хэрэгжсэн цаг хугацааг авч үзэх юм бол 9 жилийн хугацаанд хэрэгжсэн байж байгаа. Яг энэ хүүхдийн эрх хөгжил 2 төсөл маань өөрөө 5 жилийн хугацаанд хэрэгжээд ингээд дуусч байна. Тэгэхээр боловсролын манай салбарт байгаа гол анхаарах ёстой үйл ажиллагааны маань нэг дотор байр, тэнд байж байгаа хүүхдүүдийн эрх ашиг, тэнд байж байгаа хүүхдүүдийн хөгжил хамгааллын асуудал байж байгаа. Тэгэхээр энэ Норвегийн тусламжийн байгууллагын төслийн үйл ажиллагааны хамгийн гол гарсан үр дүн юу юм гэхээр ерөөсөө дотор байранд хүүхэд гэртээ байгаа юм шиг орчин нөхцөлд ажиллаж амьдрах, сурах, хөгжих боломжийг нь олгох, мөн тэнд байгаа хүүхдүүд үйлчилж ажиллаж байгаа дотор байрны багш, жижүүр, тоогооч, цэвэрлэгч, үйлчлэгч бүгдээрээ тэр хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, тэднийг ойлгож ажиллах, тэдний хөгжлийг дэмжих бүх чадвар чадамжуудыг суулгах тал дээр энэ төслийн маань үйл ажиллагаа чиглэж ажилласан байж байгаа. Хүүхдийн эрх хөгжил төсөл нь 2 үе шаттай хэрэгжихдээ судалгааны ажлын үр дүндэд тулгуурлан нотлохоонд суурилсан үйл ажиллагааг төлөвлөн явуулснаар богино хугацаанд дотор байрны багш, эмч, тоогооч ажилтнуудыг чадварчуулан дотор байрны орчин нөхцөлийг хүүхдэд ээлтэй байдлаар зохион байгуулж чаджээ. Ингэснээр хүүхдийн сурч боловсрох эрх хангагдаж, сургууль эцэг эхийн хүүхдийн хамтын ажиллагаа дээшилж, сурагчдын сурлах хүмүүжилд эерэг өөрчлөлт авчирсан гэдгийг хэлж байна. Энэ төсөл хэрэгжсэн нь бол маш нэлээд их үр дүн авчирсан. Энэ яасан гэхээр хүүхдүүдэд бидний ажиллах арга барилыг сургасан. Тэгээ бидний аюуны их цэнэглэж өгсөн. Бид нэр анх мэддэггүй байсан шүү дээ. Тэгээ энэ сургалт багш нар жижигрүүдийг хүртэл чадахжуулснаар хүүхдүүдтэйгээ бид нэр эергээр зөв харилцаж эхэлсэн. Тэгээд эерэг харилцаад ахаар хүүхдүүд чинь аяндаа өөртөө бас эерэг болдго юм байлээ. Одоо энэ төсөл хэрэгжснээр хүүхдүүдийн маань байранд байх тав тух тэр зүйлүүд нь ерөөхдөө бусад жилүүдийг бодвол их сайхан болж чадсан байна. Төслийн тайлангийн хурал төслийн үр дүнг зөвхөн төсөл хэрэгжүүлсэн баг сургуулийн захирал дотор байрны багш нар хэлэлцээд зогсохгүй хөндлөнгийн үнэлгээнд төсөлд хамрагдсан албан тушаалтан эцэг их хүүхдүүдийн саналыг тусгаж ярилцсанараа онцлогтой байлаа. Энэхүү тайлангийн хурлыг угтаж дотор байр миний гэр сэдвүүдэд зохион бичлэгийн болон уран зургийн уралдаан зохион байгуулсан нь төслийн үр дүнг хүүхдүүдээр бодиттой үнэлүүлсэн шинэлэг арга болжээ. Хүүхдүүд өөрчлөлтийг хамгийн соргохоор мэдэрдэг болохыг ирүүлсэн бүтээлүүдээр нотлон харуулсан байна. Төсөлд Норвегийн тусламжийн байгууллагаас чамгүй хөрөнгө гаргасан ч орон нутгийн сургуулийн хамт олон санаачлагтай ажиллаж Ховд аймагт л гэхэд сүүлийн 5 жилд орон нутгийн хөгжлийн сан болон бусад их усүрээс 279 сая төгрөг гаргуулж дотор байранд хүүхэд амьдрах нөхцөл бололцоог сайжруулах үйл ажиллагаанд зориулж чадсан. Энэ бол дотор байрны хөгжлийн асуудлыг орон нутагт бие даан шийдвэрлээд авч явах нөөц боломж бүрдсэний нотлогоо хэмээн төслийн багийнхан онцлог хэллээ.